арчилтай ямар холбоотой байна вэ? Та яг хэзээ ханаас арчлын тухай бодох гэсэн бэ гэж асуув. Арчлын тухай бол ерөөсөө арчлын биш коммунизмын тухай бол би сайн мэднэ шүү дээ. Яагаад гэвэл манай өвөг дээд өөрсдөө хэлмэгдэжсэн тухай бичлээд надад ярьцсан. Би үгийн нууцаар сонсч ирсэн, ил нэг далдыг сонсч ирсэн хүм учраас тэгээ энэ нийгэм өөрөө эхлээ хөрөнгөтэй байсан тэр улс чинь. Тэгж ярьж байгаа юм чинь. Мянган малтай тэдэн зуун үхэртэй байсан. Тэгээд өмчөө хураалгасан. Тэгээ өөрсдөө шоронд орсон, аав нь сургаггүй алга болсон. Энэ хүн чи яагаад өмчтэй байж байгаа тийм болгодгийг. Энэ хүн чи надад нэг юм бодогдвол шүү дээ. Хүн байна тий. Тэгээд энэ ардсан холбоо гарч ирсэн. Малыг малчлаад өгнө, эрх чөлөөтэй болгоно гэл. Тэгэл гарч ирэхээр энэ их зөв юм байна гэл. Тэгээ хамгийн гол надад нөлөөсөн бол манай нутгийн өвөг дээдс Ахмадууд. Тэр нөгөө 2-3 төрлийн нүүр үзсэн байна шүү дээ. Яадлын нийгэм, капиталист нийгэм тийм ээ. Коммунист нийгмийг үзсэн өвөө имэн хэлмэгдсэн настангууд чи 90 онд амьд байлаа шүү дээ. Тэр хүмүүс чинь намайг дэмжээд эхлэхээр намаагаа дэмжиж байгаа юм чи. Би ардсан холбоог дэмжиж наадах чинь зөв хүмүүс гэл. Тэр маш их урам өгч ирсэн байна. Манай аав гахаас эхлээл тэрнээс гол юм нөлөөлж байгаа юм л да. Тэгээ өвөг дээдсийн тэр ахуй амьдралын нөхцөл байдлыг өөрийн гэсэн би мэдлэгтэй ойлголттой болцсон юм чинь. Тэгэхээр энэ зөв зам юм байна. Нэгдэлд малаа тэгж өгч илээ 78 онд тэгж хөрөнгө хураалгаж илээ хамгийн сүүлд энэ тэргээл өвөө минь ярьж байгаа юм чинь. Тэгэхээр энэ хөрөнгийг чинь буцааж авч болдгийм байх гэсэн ойлголт надад төрж байгаа. Тий. Тэр бодол одоо надад дээр нь төлөвлөсөн байсан байна л дээ. Тэр олон хүний сургаал үгийг сонссоор байгаа. Тэндээс л эхлэлтэй. Тэгэл хизэнээс яг тэмцэж эхэлсэн бэ. Би ерөөсөө 90 оны 89 оны 12 сарын 10-ны өдөр юу яасан? Улаанбаатарт нөгөө тэмцэл эхэлсэн шүү дээ. Тэр чинь ерөөсөө ариатаагаар нэг бүдэг бадгал явна шүү дээ. Цөөхөн мэдээлэл гарна шүү дээ. Тэгэл дараа нь тэр чинь сонирхол эхэлсэн. Манай бэр ихч Пүрвдмаа гэдэг хүн номын санд ажилладаг байсан байна. Номын санд. Тэгэл бэр ихчдэр очиж ном их уншина л да. Би номын санд их суудаг байсан. Үлгэрийн номноос эхэлсэн хүн шүү дээ. Тэгэл тэр хүнээс чинь янз бүр албан хэрэгцээнд ирсэн мэдээлэл авна шүү. Албан хэрэгцээнд гэсэн хаягтай мэдээлэл ирдэг байхгүй юу? Сэтгүүл байдгийг цаг үе гэсэн сэтгүүл байсан. Албан хэрэгцээнд. Тэрийг авч уншина. Тэрийг бүрдмагч надад уншуулна. Тэр чи хамаагүй жирийн гудамны юмд уншуулахгүй шүү. Би сонирхоод байгаа юм чинь. Намайг дэмжиж байгаа нэг хэлбэрлэлтэй. Тэндээс бас албаны мэдээлэл авна. Тэгэл нэг ардсан холбоогийн чинь аригчин хүмүүс байсан. Гадаадд сургуульд яваад хөөгдсөн гинлээ. Дамын 8 чин энэ тэр муулсан юмнууд гарч байгаа юм чинь. Тэргээрс нэг төр барьж байгаа нам чинь өөрийнхөө албан хаагчдыг зэнгэлж шүү. Тийм учраас гэл. Тэргээр мэдээлэл их авсан. Мэдээлэл яаж ойлгосон бэ? Яаж үннийг ойлгосон бэ гэж. Үннийг ойлгосон бэ? Тэгэл арчил ерөөсөө тийм л ойлголт төрсөн юм чинь. Тэгэл үнний төлөө гэдэг чинь л одоо тэдний болохоо юу хийгээгүй ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа байна гэдгийг ерөөсөө ойлгоол тэгэл зүтгэсэн. Тэгэл ардсан холбоог би ч тэрнээс өмнө юу яасан? 90 оны 2 сарын ихээр нөгөө нэг Монгол ардын хувьсгалт намын үнэн сонин гэж байлаа шүү дээ. Үнэн гэдэг сонин байсан. Тэр үнэн сонин дээр нэг хөдөлмөрчдийн одоо уриалга гаргасан. Тэр уриалга дээр бас л ардчлалыг муулж уриал бичсэн байсан байхгүй. Тэгээд тэр уриалгыг хүлээж авах хөдөлмөрчдийн цуглаан гэж суманд цуглаан болсон. 2 сарын 90 оны 2 сарын 3-ны өдөр болсон тэр цуглаан. Тэгээд сумын клуб гэж байсан. Тэгээд соёлын төв клуб гэдэг байсан. Сумын клуб хүмүүс цуглалцсан. Тэр үчи хүн их цугладаг байлаа. Ягаад гэвэл нэг олон газрынх нэг цуглуулна. Тэр үчи нэг намын дарангуул байсан учраас хүн их цуглана шүү дээ. Тэгээ хүмүүсийг цуглал тэгээд нөгөөд миний сая ярьдаг ардчлалын тим улсууд, муу улсууд эдгээр их орны юм баллах чинь хэд даварсан байна. Тэрс үзэлтэй энэ судалтай юм дарга нар ч ухуулж ярина шүү дээ. Тэгээд миний авсан мэдээлэл бол өөр.
тий цуглуулсан мэдээлэл чинь тэрийгээ би дэмжиж байгаа учраас те энэ хоёр юу чинь мэдээлэл чинь зөрчилд нээдтэй. Тэгээ би тэр шөнө ухал хуудснаас ухал хуудсаар би анх гарч ирж ийлээ шүү дээ. Энэ ардсан холбоо ардын Монгол ардын хувьсгалт нам ардсан холбоо хоёр бол одоо улс төрийн хувьд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө юм аа гэсэн утгатай. Тийм улс төрийн ухал хуудас гаргаж тэгж наагаал. Тэгэл нөгөө хэн наасан гэдэгдээс би нэрээ бичээгүй чинь. Манай авгаа жонхоо мэдхөө жонхоо уцалгаал юу цаас наадгийг. Өөрөл уцалгаж байгаа цаас ингээ наахаар наалтчихдаг. Тийм жонхоо уцалгаал бид юу би нэг найзтайгаа эрдэнэлэг. Бид гурав шинжэнгөө манад бичиж байгаа. Тэгэл бичээд чон дээр аваачаа наацсан. Шин нэрээ бичихгүй Монголын ардсан холбоог дэмжигчд гэж бичсэн. Тийм. Тэгэл наагаад орхицсан байсан. Тэгсэн хүмүүс шавчж байгаа юм чи өглөө. Тэр шин бидний нойр яаж хөрөхөв те 4 цагт авааш наачаал гэртээ ирчээл тэгэл хүмүүс цуглахыг хараадсан шавцсан бай. Шонгийн модон дээр нь гүйж очиад тэгсэн овоо өндөрт наацсан юм а би урч бах гэд өөрөө нуруулаг болохоор тэгсэн чи хүмүүс үлээж хараа сайн унш чаддгүй. Тэгэхээр би чи сээжилсэн чи нөгөө бицээр байгаа тийм ээ. Шинжэнгөө бичээ. Тэгээд тэрийг уншиж өгөөл. Тэгээд байж исэн чи 10 цагийн үед дуудлаггүй өглөөний 10 үед хэсгийн төлөөлөгч ирээл нөгөө чи хуулж аваад явж байгаа. Тэгээд хэсгийн төлөөлөгч намайг дууддаг. Эрдэнэлэг гээд нэг залуу байсан. Бит хоёрыг дуудаад. Бит хоёр чи яг захиргаа сумын захиргаан дээр очиод бит хоёр бичсэн маа гэдгийг хэлсэн хүмүүс. Тэгсэн чинь тэр хүмүүс дундаас хэсгийн төлөөлөгчд хэлсэн байгаа. Бит хоёрыг дуудаад байцсан. Бит хоёр бичсэн. Би хэллээ. Бит хоёр бичсэн. Би ардсан холбоо бит хоёр байгуулна. Дарга нартаа ч уулзна одоо гэж яриад. Зоригтой байжээ. Намайг баривчлаад явчихна. Үр хүүхдүүд минь ялах юм. Ар гэр минь яанда гэсэн өчүүхэнч бодол төрөөгүй ш тэр үед. Яа тэнэг байсан юм уу? Тэнэг л байсан. Даа айдгүй байжээ. Тэгэл хэсгийн төлөөлөгч бит хоёрыг байцаачаад явуулж байгаа. Тэгэл бит хоёр чинь сум даяар ярина шүү дээ. Жохон сум чинь ярилгүй байх. Тэгээ манай эрдэнэ зүр энгийн маягаар л юм. Тий. Тэгэл манай эрдэнэ болцсон байхгүй юу? Ар эцэг их нь дургуйцаад тэгэл чимэг бит хоёр үлдчихэж байгаа юм чинь. Би чимгийг тэр тоолын ил гарахгүй. Чимэг чинь надад бас зөглөн ярина. Хоёлоо хууч хөөрнө. Хоёлоо энгийн тгийг ярьдаг гэсэн. Тэгэл дараа нь би нэг хэдэн залуучуудаа бас надтай чи хүмүүс янз бүрийн сонирхолтой хүмүүс ирнэ шүү дээ. Тэр дарга тэгээд энэ дарга ингээд гээд нэг нэгэ матсан маягийн хүмүүс ч их ирнэ. Тэгээ нэг хэдэн залуустай би нэгдээд дахиад нэг шинэ уулздаг юм аа. Сумын холбоонд. Уулзсан чинь бас бүтээгүй. Нөгөө залуучуудын чи эцэг ихэн загнаад бас тарсан. Өстой хэцүү. Дэмж хүн байхгүй. Дэмж чинь гээд хүрээд ирсэн ч гэсэн ардаа айгаад идэв гэсэн байхгүй. Араасаа. Тэгээд дараа бас нэг шин тэр чи хоёр дахь уулзалт юм байна. Манай гэрт цугсан. Гэрт цуглаад шинжэнгөө хууч өөрөөд тэгээд би аймаг явахаар болоод. Хурлаас харсан шийдвэр нь. Би аймаг орж ардсан холбооны тухаас юу хүмүүстэй уулзаж ямар шүү юм байгаа тэр мэдээллийг аваа сонин сэтгүүл байдаг юм аваад ирээ гэдэг. Тэгээд аймаг явсан. Аймаг ороод ардсан холбооны дарга Төмөрхүү гэдэг хүнтэй уулзчаад Төмөрхүү 9 Төмөрхүү гэж Самбуугийн Төмөрхүү гэж дарга нь байсан ардсан холбооны. Тэр даргатай уулзаж өөрөө ардсан холбоонд ирсээ. Тэгээ сонин өгсөн надад. Тэгээд бас нэг зөвлөмж ухуулагч нарт зөвлөмж гэдэг нэг зөвлөмж өгсөн юм аа. Бусдаас айж болохгүй. Өөрийгөө боловсралгүй энтер гэж ичид санаа зовх юм байхгүй. Үзэл бодлынхон төлөө тэмцэх хэрэгтэй. Ямагт үннийг хэлэх хэрэгтэй энтер гэх. Тийм зөвлөмж өгөхгүй юу. Тэр зөвлөмжөнд би их дуртай уншаад баг зээжилсэн байсан юм аа тэр. Тэрний дагуу явсан да. Тэгээ аймагаас гэртээ хүрээд ирсэн чи яадаг юм. Дорцсон гэж нэг өвгөн байсан чинь. Хамт нөгөө бид нар тэмцэх гэж бэлдсэн өвгөн маань. Энэ камгуулаа нөгөө хүмүүсийн чинь намайг хүмүүс загнаад яасан гэсэн чинь
манай нөгөө хэдэн залуучуудын аав ээж нь чи ардсан холбоонд манай хүүхдийг илсүүлэх гээд байна. Битгий илсүүлээрэй гэв. Зарим нь чи ирнэ хүүхд уруу татлаа хэрэгт оруулах нь гэж загнаад ингээд аваад явчихгүй. Тэгээ нөгөөдөл чинь тараад явчихгүй дахиад. Тэгээ байх. Тэгээ би аймгаас материал аваад ирсэн чинь чимэг битээр ерөөсөө ардсан холбоо байгуулъя. Нэг хүнч байгуулж болно, хоёр хүнч байгуулж болно. Хоёр бол олон тоо болчихж байгаа тийм. Хоёулаа ерөөсөө ардсан холбоо байгуулъя. Тэгээ ардсан холбооныхан гжил дээр нь шүү дээ бит хоёрыг. Тэгээ байгуулъя гэд. Ардсан холбоо байгуулж ухал хууц наагаад. Тэгээ суманд нэг бичиг. Тэр үл чинь бичгийн машин байна. Тийм ээ. Бичгийн машин чинь нах ямны мэдлэл гэж нэг хинхэглэж ярьдаг байсан. Нөгөө бичгийнх нь хэд мөрийг ингэж авдаг. Тэгээ манай чимэг совлогч юм л дээ. Тэгээд чимэг жижигс гарна л та. Имлэг дээр. Тэгэхээр зэрэг би бичгийн машинаар нь очиж юмаа бичнэ. Бичгийн машиндаа сайн байхгүй би өөрөө. Яагаад гэвэл би цэрэгт байхдаа нууцны дарга байсан. Цэргийн ангийн. Тэгээд бичгийн машинаар бичээс авсан. Тэгээд тэнд юмаа бичиж авна. Тэгжил бит хоёр чи үзэж байлаа шүү дээ. Тэр үед ямар стриттэй байсан бэ? Ямар юу та? Стриттэй. Аюултай. Аюул бол байсан юм байна лээ. Сүүлд нь бодоход. Аюулаа мэдэхгүй чи яах вэ? Баримтнууд авч явах аюул бол зөв хажууд байсан юм байна лээ. Тэрийг мэдэхгүй залуу хүн юм чи. За. Тийм зоригтой байсан чи. Юугаа ч мэдэхгүй. Одоо юу гэж байж байна? Одоо бол айл шүү дээ. Одоо бол тэр жагсаал дээр очиод чи битгий очаараа хүүхдээ захин шүү. Чи баригдчул даавал шүү гэд. Би бол өөрөө очдөг юм л да. Хотын жагсаалууд дээр хамаагүй. Очоод дайв хийгээд явчих. Тэр үед амар зоригтой байж тээ. Тавх байсан мэт. Йоо, юу ч тавх. Тэгээ манай сумд чинь нэг онцлог нь байна шүү дээ. Бид нарыг ухуул хууц нааснаас хойш дарга нарт дургүй хүмүүс бас ухуул хууц давхарнаа. Тий. Нөө дарга нараа муу дарга инээ тэрэг. Тэгээ тэр болгоныг намайг наасан гэж. Нөө дарга нар ч ойлгоно. Тий. Намайг үзэхгүй. Бараг муудчих шахуул юм бол. Амар хэцүү. Зөвхөн дарга нар юм уу? Дарга нарыг л муулж байгаа юм чинь. Сумынхаа дарга нарыг манай нөгөөдгийн хүмүүс чинь муулж ухал хууцнаа авч. Тий. Бас давхар. Тэгэхээр намайг юу мууллаа гэд нөгөө дарга нар ч ойлгоцсон. Нөгөөдөл чи нэрээ бичихгүй юм чи. Тэгээ би яах юм? Тэгээ би гүй гэхээр чи үнэмшихгүй шүү дээ. Хэн ч үнэмшихгүй шүү дээ. Тэгээ бүр хожуу тэрийг мэдүүлсэн л дээ би. Нөгөө нэг нууцаар ухуул хууц бичиж миний нэрээр бичээд байсан хүмүүс надад хэлж байгаа. Бүр одоо арчил ингээд төгс болцсны дараа энэ 2000 он энэ тэр үед. Энэ камглаа би тэр даргаыг бичээд тэгсэн чинь тэр дарга чамааг бичсэн гэж дайлж ийсэн. Би харсан хажууд чинь зогсож байсан энэ. Муухай байгааз. Харин зөв. Тэгээд би шоронд явал зүгээр өчиггүй явна шүү дээ. Харин амар хэцүү байсан шүү дээ. Харин зөв. Тэг чи ганц удаг гэдэг чинь Монголын том шорон байхгүй юу? Тэрний яг корпус гэдгийг сулцсан ардсан холбооныхныг шорон тийнгээд хувьсгалт нам бэлдсэн байсан гэж байгаа шүү дээ. Сүүлд нь тийм яриа байдаг. Тэрэнд би зүгээр орон нутгаас хамгийн түрүү ачигдсан шүү дээ. Тийм ээ. Орон нутагт бол ардчлалын төлөө тэмцэж байгаа тэр үеийн хүмүүсийг хэн ч хамгаалахгүй. Харин зөв. Тэдний хүүхэд буруу замаар явсан байна гэж л хүмүүс хэлнэ шүү дээ. Намайг дэмжижсэн хүмүүс ч нуугдчих шүү дээ. Ил гарахгүй шүү дээ. Улаанбаатарт бол ардчлалын төлөө тэмцэжсэн тэр элэг доржийн тэрийг бол ард түмэн бас өмөөрн тийм ээ жагсаж байна. Тийм. Надад бол өмгөөл нэгч байхгүй. Тийм байна тийм. Тийм заагтай байх. Орон нутаг улс хоёр чинь. Тийм. Тэгэхэд л би айдгүй байж тийм. Тэгээд та яг одоо зөвхөн суманд үлдэгдсэн бол юу ч хийж чадахгүй тий. Заавал макро орсон байх. Тэгэл Улаанбаатарт очоод жагсаалд оруулаад тий. Би бол зөвхөн сумандаа хийж ирсэн чи аймаг мангар юу яваагүй. Яваагүй. Аймагаас юу шуудангийн машинаар хаяа бичгэл ирнэ. Тий.
4 сарын 7-ны өдөр 90 оны 4 сарын 7-ны өдөр Арчил гэдэг сонин хэвлэгдсэн байхгүй анхны чөлөө тэмдэг. Тий. Тэр сонин чинь 6 сард ирж байгаа юм чи манай энд явсаар хаад. Тэгээ Арчсан холбоо байгуулагдсан сум гээд манай сумд ирнэ. Тэр сонин нэг төгрөгөөр зарна би. Би өөрөө гүүгээл зарчин. Юу аа? Хүмүүс их дуртай аваад. Тэрэн дээр чи итгээд юмнууд бичигдэж байгаа шүү дээ. Нийгмийн өөрчлөлтийн дагуу тийм ээ. Тэгдэг байлаа шүү дээ. Энэ номон дээр бол их дэлгэрэнгүй байна. За. Энэ Арчлын угаасаа юм чинь. Тийм л байна. Тэгдэл байлаа.